Одоо утгагүй арга. Би утаснаас шалгаад. Би нэг юм окей гэх хэрэгтэй байх тий. Энэ үед ингээд ямар яах вэ? Дунд махав за окей дарч. За лаймын ширлэгдсэн байна. За үзэгчдээ орой минь төргий. За өнөөдөр манай дотоод гэрээ сургалтын бахархал чавнар эрж дотоод гэрээ сургалтанд суугаад өөртөө гаргасан үр дүнгуудээ хуваалцахаар ирсэн байна. За та бүхэндээ урилгыг нь хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа орой минь төргий. За За хамгийн эхлээд өнөөдөр Гантиагаас асууя. Гантиа та өөрийгөө тавчхан танилцуулаад тэгээд энэ сургалтанд орох болсон шалтгаан тэгээ ямар сайхан үр дүн гаргав энэ талаараа та яриад өгөөч. Сайн байцгаана уу? Би Пүрбатийн Гантиа байна. Тэгээд Америк улсад амьдардаг гэр бүлээрээ 6 оноос хойш юм уу. Тэгээд ерөөсөн Монгол яваагүй маш удсан. Тэгээд айгуу тийм сэтгэл санааны гутрал тиймд орцсон. Тэгээд ер нь Монголоос айгуу хоол тэгэл гэр орноо сандаг. Тэгэл айгуу амархан сэтгэл гутралд ордог. Ер нь нойрны асуудалтай гэл айгуу олон асуудал байсан байхгүй. Тэгээд найз нөхдөйгөө яриад байжсэн чи манай найзууд харин чи ерөөсөө юу сэтгэл зүйчтэй яриа найз айгуу асуудалтай байна. Наа чинь ер нь нэг багын юм бас юм юмнууд айгуу байдаг гэсэн. Тэгэл ингээл хайгаал фэйсбүүкээр хайгаал. Тэгэл Жана багшийг гарч ирсэн байхгүй. Тэгээд яриагийн сонссон чи надад нэг л айгуу гоё тийм мэдрэмж төрөөд тэгээд шууд нөгөө нэг фэйсбүүк дээр юм нөө сурчлагаа явуулсан байсан. Яг хичээл эхэлж байгаа гэрэлт юу. Тэгээ ингээ харсан чи яг л надад тохирсон юмнууд байсан. Тэгэл шууд бүртгүүлээл орсон. Тэгээд надад стай шууд аюу хурдан үр дүнгээ өгсөн. Одоо би маш жил гаруй баг нойргүй явж исэн бэлээ. Нойрны дутагдaltaй. Тэгээд тэр нь маань ерөнхийдөө бол аюу сайжраад тэгээд аюу амархан нөгөө нэг ингээл өөртөө ихтгэлгүй юм байсан. Тэгэл зөндөө асуудлууд байснаас ингээд одоо бол өөртөө ингээл аюу ихтгэлтэй болоод тэгээд зөндөө олон юм гарч ирд юм бэ. Тэгээд аюу сонин мэдрэмж нь болохоор ингээ нөгөө нэг даалт ухамсартайгаа ингэж холбогдож ингэж ярьдаг. Тэр бол үнэхээр гайхалтай байсан. Энэ бол үнэхээр тэгнэ гэж би бодоагүй. Тэгээд ер нь бол маш их юм өөрчлөгдсөн. Жишээлбэл гэх юм бол нойр тийм багын нөгөө нэг айгу одоо ингээ нэг лого гаргаал ингэж яхад багын юмнууд айгуух байд юм байна. Тэгээд ингээд айгу амархан гомддог тийм байсан. Ерөөсөө юмыг айгу тийм easy амархнаар тэгээд хүлээж авдаг болсон. Найз нөхдөд ингээл айгу амархан гомддог тийм байсан бол ерөөсөө тийм биш юм бэлээ. Тийм байх шаардлагагүйсэн бэлээ. Юмыг айгу easyгээр тэгээд айгу багын тийм нөгөө нэг асуудлууд блокуудаа гаргаал ингээл айгу сайхан болоод байж байгаа. Тэгээд үнэхээр олон хүмүүс хамрагдаасай л гэж хүсэж байна. Тэгээд би тэгсэн чинь зөвхөн өөрөө л юм асуудалтай юм байх гээд ингээд ороод хүмүүсийн яриаг сонссон чинь айгу олон хүмүүсээс тийм байд юм байна. Айгу олон хүмүүс бага насны асуудал ингээл тэднийг ингээ гарч ирээл зөвхөн би бас тийм биш юм байна гэж ойлгосон. Тэгээд өөртөө айгу ихтгэлтэй болсон. Өдөр болгонд нөгөө нэг бясалгал affirmation уншаад тэрийг бас хүүхдүүдтэй айгуух нөлөөлж байгаа. Өглөө ингээл сургуульд нь явахтан цуг сонсоол тэгэл хүүхдүүд хүртэл ингээд айгу өөрчлөгдөөл гэр бүл маань өөрчлөгдөөл олон ингээл эргэн тойрондоо айгуух тэг нөлөөлж байгаа нь айгу гоё байна. Тэгээд айгу олон хүмүүс рүү бас явуулж хэлж байгаа. Манай найз хүртэл миний найз амар өөрчлөгдсөн чи яаж ингэж өөрчлөгдөөд ингээл тэгэл хэлж байгаа. Тэгээд олон хүмүүс энэ юунд ороосоо л гэж бодож байна. Тийм сургалтанд. Тийм тэгээ багш нартай баярлаа. Ментор багштай маш их баярлаа. Тэгээд айгуу гоё чиглүүлж гин. Тэгэл яах арга ухаанаа олохгүй байхад яг зүгээрээ чи чаднаа гэдэг итгэлийг өгөөл. Бити шантраарай. Эхлээд амар хэцүү байдаг шүү. Эхлээд ингээд уучраа олохгүй ингээд яг хичээлээ өдөр болгон
сонсоод ахин дахин сонсоод эхлээд би бүр ингээд бүр бараг шантархаж төгсөн л төө. Тэгэл хүмүүсийн бас ингээд яриаг сонсоод ментортойгоо ярилцаад ингээд цаашдаа үнэхээр юу яаж give up болж болохгүй юм байна. Цаашдаа яг өдөр болгон л юмаа хийгээл одоо бол үнэхээр гоё ингээд мэдрээд улам их гоё болж байгаа одоо маш их баяртай. Гэхдээ 100% өөрчлөгдөөгүй ч гэсэн ер нь бол тий 60-70%. Ер нь бол 65% хавцаа гэж бодож байгаа. Гэхдээ сүүлийн үед нэг жоохон ингээд яг уртлах шиг өдөр болгон хийж чадахгүй байгаа ч гэсэн ер нь бол баг багаар амар гоё өөрчлөгдөж байгаа. Одоо энийг бол хизээж таслахгүй гэж бодож байгаа. Цаашдаа сургалтанд нь хамрагдаад явнаа. Маш их баярлалаа тань. За баярлалаа. Танд бол ингээ харилцааны асуудал бол үнэхээр завсарч тий. Ер нь бол манай дотоод гэрээ сургалтанд хамгийн түрүүнд л засардаг юм нь бол ингээл харилцаа байдаг шүү дээ тий. Харилцаа хандлага, өөртөөгөө харилцаа, бусдтай харилцаа гэл ингээл засраал явцдаг. Танд одоо өвчин эмгэгийн талын юм байсан уу, идэгсэн үү, ер нь тийм байна уу? Тийм. Миний одоо хөлний загтнаа гэл амар олон жил ингээ байгаа хгүй. Тэг ерөнхийдөө бол ингээл орой болохоор амар загтнаал тийм байсан. Ерөнхийдөө бол айгүй гайгүй болоод бүр 100% идгээгүй ч гэсэн гэдэг. Би бүр ингэж майжаал бүр ингээл тэрнээсээ болоод ингээл унтаж чадахгүй. Тийм биш. Тэр бол амар гайгүй болсон ш нэрээ. Би тэрэн дээр нэрээ локо гаргасан юм байна. Тэгээд өөрчлөлт бас мэдэрсэн. Тэрийгээ гэхдээ одоо ерөөсөө санахгүйсэн чинь ингээл дараа нь бодохоор хүү энэ нэрээ айгүй шал өөр болсон биз дээ гэл. Тэгэж ер нь нэрээ мэдрэгдэж байгаа юм биш үү? Тийм би ерөөсөө эмнэлэг энэ нөгөө нэг хөлнийхөө эмчтэр очиагүй бас тийм тосмоос аваагүй яатсан биш үү? Нилээд сар болсон биш. 3 сар юм уу? Тийм. Тэр үнэхээр шал өөр болсон нойрондоо. Тэгээ хэрэг таас нөгөө нэг бас санаа зовоод бас нойр муу болонгууд нөгөө юугаа сонссон бяцлал багшийнхаа бяцлаглыг сонсонгууд тэгээ нэмэлтэд унтсан байдаг шүү. Тийм гоё нөлөөс. Тийм. За баярлалаа. Баярлалаа. Тэгээ би нөгөө хаас байгаа болохоор 8:30-д нөгөө нэг ажлын юу те өглөөний тэгээ нэг 10 минутын дараа гарах бах. Уучлаарай. За ойлгож байгаа. Тийм. За тэгвэл нэг юмсан ярьчаад дуусгачих тий. За. Одоо манай сургалтын хичээлтэй холбоотой ямар сэтгэл байна? Хичээлтэй холбоотой. Хамгийн гоё хичээл нь одоо ямар хичээл вэ? Тэр нэг өөрийгөө өөрчлөнөө харах. Өөрийгөө нь өөрчлөн хардсан ш тий. Яг одоо байгаа. Тэгээд хөл үнтэй болзаа юу? Тийм тэр айгуу гоё. Тэгээ дээрэс нас нөгөө хүүхэд насны нөгөө ээж аавтайгаа хардаг тий. Тэр мөрөн дээр бол айгуу уйлж мэлсэн шүү дээ. Тийм ээжтэйгээ. Тэгээд бяцлалаа хичээл дандаа ингээл залбирч байгаа. Тэгээ тэр мөрөө бол айгуу гоё мэдрэмж авч байгаа. За хичээл айгуу юм бүр сурмаар л идэв штэ. Бүр өөр юм хүм оролдохоо болол нөгөө сошиал юмгаар хичээлүүд ингээл гоё сонсоол ингээд бодлоо надад юм дээр хичээл болгоно л айгуу агууштай л юм байгаад. Тэр хоёр бол айгуу тод яаж байна. Тод санагдчихээн. Тий орой болгоно нөгөө унтахтаа ингээд нөгөө зүг тий унтахаасаа өмнө ингээл гоё медитейшн хийгээл маргаашийнхаа юмыг далд хумсартаа даатгаад тэр бас айгүй гоё нөлөө үзүүлж байгаа шүү дээ. Ажил дээр бас айгүй хөвгөлт гарч байгаа. Шинэ ажил ингээд айгүй хэцүү байсан. Тэгээл ингээл далд хумсартаа залбираа даатгаал тэгээ айгүй хөвгөлт гарчсан. Тийм. Айгүй амжилт ер нь байгаа шүү. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд ментор багш нартаа маш их баярлалаа. Тэгээд цуг сурж байгаа тий хамт олондоо бас айгүй баярлалаа. Та нарын бас ингээл нөх хуваалцдаг юм сонсохлоор хөөх нэрээ бас тийм байна гэж айгүй юм сурж байгаа байхгүй юу? Баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За баяртай. Баяртай. За
За одоо дэлгэрмээ та өөрийгөө товчхон танилцуулаад ямар гоё үр дүн гаргаснаа яриад өгөөч. За, сайн байцгаана уу? Намайг Дэлгэрмаа гэдэг. За, би энэ оны 1-р сарын 19-ний эсэлтэнд анх орж ирсэн. За, тэгэхээр энэ сургалтыг сонгохоос өмнө болохоор нөгөө миний хамгийн ойр дотны эгч маань одоо маш хүн дээр өвдөө тэр эгчтэй одоо нөгөө эм тариа хийхээр нэг нь нөгөөдөө харьцуулаад эм тариа хийхэд бас хэцүү. Тэгээд дээрэс нь уламжлалтын эмчилгээ хийлгэж болохгүй гэсэн заалттай байсан болохоор эгчтэй нөгөө нэг эмгүүгээр эмчлэх, эмгүүгээр эдгэрэх ямар арга байна гэдгийг би одоо байнга хайдаг байсан. Тэгэл янз янзын сургалтуудыг сонсон, янз янзын хүмүүсийн подкастуудыг сонсож тэгэд мэдсэн, дуусан болгоно л эгчрүүг бамжуулж хэлдэг байсан. Тэгжсэн чи хараа Жаня багшийн сургалт мэдээлэлтэй таараа тэгээд өөрийгөө одоо эдгийх одоо хүч чи өөрт чинь байдаг юм а гэдгийг сонсонгуудаа за юу ч гэсэн ихчтэй бас нэг арга олоод авлаа. Энийг л ороод сураад авъя да гэсэн ихний бодол тэгж орж ирж ирсэн. Тэгчээд яг шийдээгүй за тэгэл нөгөө мэдээллүүдийг ингээл үзээл уншаал өдөр болгоны бүх мэдээллүүдийг хараад явдаг байсан. Тэгсэн чи хамгийн за ингээд одоо маргаа нөгөө элсэлт хаах болоод тохоо үед чинь хямдралтай бүртгэл явагдчихсан. Тэгээд энэ удаагийн юунаас хойш одоо үнэтэй болно. Одоо ингээд хамгийн сүүлийнхээ гэдэг мэдээллүүд явж ирсэн. Тэгээд би за яадаг юм бэлээ гэл ингээд бодчихсэн чинь Жаня багшаа гэдгийгсэн байхгүй. За яг ямар хүмүүсийг би энэ сургалтанд ороосоо гэж би одоо чин сэтгэлээсээ хүсэж байна вэ гэх юм бол ажил мэргэжил нь одоо ажлын хувьд одоо зогсолтод орцсон шин зүйл хиймээр байдаг. Гэтэл одоо одоо цаашаа явж чадахгүй байгаа. Гэхдээ одоо өөрийн дотор бол ямар нэг юм хийх тийм хүсэл эрмэлзэлтэй тийм хүмүүс байх юм бол заавал ороорой гэж хэлж байна гэсэн маань энэ сургалтанд намайг одоо орох гол түлхүүрэн болж өгсөн юм аа. Тэгээд одоо нэг энэ хооронд бүх мэдээллүүдийг уншихад ер нь бол надад дандаа л бүх юм хэрэгтэй байгаа. Надад хэрэгтэй байна гэж бодож исэн. Тэгээд ерөөсө хамгийн гол хоёр маань нэгдүгээрт эгчтэй одоо тэр сайхан өөр дотроосоо эдгэрч болдог тэр мэдээллийг нь аваад эгчтэй бошоохон шиг одоо мэдээллийг хүргэе. Хоёрдугаарт би өөртөө бас ингээд ажил амьдрал одоо бүх юмаа нэг зогсолтод орсон байсан байхгүй минийх яг оны өмнө сэтгэл зүйн хувьд ингээд хийж байгаа ажилдаа ингээд уйдцсан гэх юм уу бүр ингээд тэндээсээ ядарсан бүх юм ингээд болоод одоо болмоор нэг тийм үе байсан. Тэгээд яг 12 сард одоо хичээлүүдээ ихийг нь зогсоогоод тэгээд өөрөө шал өөр юм хийгээд өөр юм сонирхоод ингээд 12 сарыг тэгж өнгөрөөгөө л 1 сард энэ хичээлдээ учирч ирсэн. Тэгээд маш их баярлалтай байгаа. Тэгээд хичээлд орсноороо болохоор нөгөө нэг А зэгээс Б зэгт очих одоо юугаар тодорхойлдог штэ. Одоо ямар байсан дараа нь ямар болмоор байна гэдэг тийм ээ. Тэгэхэд бол надад үнэхээр маш их хамгийн их өөрчлөлт өгсөн бол нөгөө харилцааны асуудал байсан. Тэгээд тэр одоо юу гэхээр би нэг хэсэг амар огцом ууртай болцсон гэдэг. Огцом уурлаад байдаг. Сүүлийн 1 жил би баг аягүй тийм огцом ууртай. Тэгээд өөрийгөө ингээд ботхоор нэг уурлаад авах шалтгаангүй л байсан юм байна да гэж дараа нь бодонгуудаа яг нэг момент гарч ирээд ингээд маш хүчтэй уурлаад байсан. Тэгээд түүний дараагаар нь бас нэг байнгын нэг ижил шалтгаанаар нэг хэрвэл дандаа давтагддаг. Яг тэрнээсээ би өөрөө залхсан, бүр бас тэндээ салцсан. Тэгээ энийг одоо яах ёстой юм бэ гэдэг аргаа олохгүй. Мэдээдээ ойлгоод байна харин тийм ээ гэд ярилцдаг дараа нь яг тэр асуудал татагдаад байдаг гэсэн байхгүй. Тэгээ тэр нь юу вэ гэхээр жишээлбэл одоо таныг угаасаа л нэг юм чинь би одоо энийг ингээ хийчихье гэд ярилцаагүй мөртлөө тэрний өмнөөс өөрөө шийдвэр гаргаад ямар нэгэн зүйлийг хийцэн байдаг, ямар нэгэн зүйлийг эхлүүлчихсэн ч юм уу, үгүй бол өөрөө хийчихдэг ч юм уу тийм ээ. Би өөрөөс чинь асуусан юм шиг гэхдээ би өөрийнхөө бодол дотроо асуугаад өөрөө хариулаад тэр үйлдэл гаргацсан байгаа. Энэ асуудал маань хамгийн төвөгтэй тэгээд шийдэж чадахгүй асуудал энийг байсан. Тэгээд энийг шийдчихсэндээ маш их талархал байгаа. Тэгээд дээрээс нь огцом уур маань ерөөсөө эхний 7 хоногийн хичээлийн дараа зүгээр л ингээл байхгүй болсон юм шиг. Би өмнө нөгөө ууралдгүй болмоор байна гэжсэн хүсэл маань тэгээд биелсэн. Тэгээд угаасаа би ийм хүн байсан юм шиг нэг тийм мэдрэмжтэй
болоод айгүй сайхан байсан. Тэгээд одоо би өөрөөр болохоор нөгөө санаа зовлтын одоо баргал хийх мастер, ургуулсан бодлын дэд мастер байлаа. Ер нь бол хичээл суугаад энэ 2 сарын хугацаанд бол одоо энэ бүхэн маань ямар ч одоо ингэх шалтгаан байхгүй байсан байна гэдгийг одоо ойлгосон. Хатан тийм сайхан сургалт байсан. Тийм. Одоо ингээд ихчигээ сайхан болгох чи гэж орсон шүү дээ, тий? Тийм. Ер нь бол та аврагч байсан тий. Айгүй Одоо ямар байна? Тэгээд ингэсэн штэ. Ер нь хичээлийн дараагаар баг эхний 1 сарын дараа 2 сарч бодог байсан байхаа. Тэгсэл нэг би миний энерги нэг бусад би өөрөө ингээд Японд амьдарч байгаа штэ. Тэгээд Монголд байгаа ах дүүнэр аав ээж дүүнэр юу вэ? Бүх зүйлтэн санаа зовдөг. Яг хэн яасан яач тэнд нь яаж хамсахгүй гэдэг тал дээр миний бүх анхаарал төвлөрчдөг. Тэгэл одоо тэрийг яах вэ гээл өдөр чинь тийм одоо тэрний асуудлыг яаж шийдэх вэ гэлээ хүн асуудал шийдэх гэл ингээл өдөртөн уцтайгаа ингээд оролцдог. Тэг өдөр чинь ингээл хүн рүүгээ холбоо барайл тэ энэ яасан тэр нь яасан тэгснэ ингэсэн гэл ёо бүр тэр маш их энерги алддаг байсныг ойлгоод тэгээд нөгөө нэг одоо миний бүх ингээд бодол санаа өөрчлөгдөө би өөртөө цаг гаргадаг болоод тэгээд Монгол руу нөгөө нэг өдөр болгон залгадаг байсан маань ингээд 7 хоногийн дараагаар болчих ч юм уу те ингээд хойшлоод ирсэн чинь намайг сургалаад эхэлсэн Монголоос. Чи зүгээрөө яасан бэ? Ажилдаа болцсноо? Яагаад завгүй байгаа мó? Ишээ тийшээ явцсноо гэд ингээд те ээж дүүнэр ихч нар ингээд сургалаад эхэлж байгаа. Тэгэнгүүт чинь миний юм болохоор те би өөртөө цаг гаргаа сайхан. Шал өөр байдал өөр төдөвт очсон байсан. Тэгээд тэгс нөгөө нэг маш их хэрэггүй энерги их зардаг гаргадаг байсан байна лээ. Тэгээ тэрийг одоо манай дүүнес ч гэсэн над хэлдэг л байсан л да. Бис амар санаа зовол те чи одоо тест яг ингээд ингэчихэл юм бол болчих гээд байна гэл тэг ингээд өгөө ингээд хамаа юм ингэ судалсан байгаа шүү дээ. Яаж энэ асуудлаас гарах уу гэл ингээд те. Тэгээд ямар дэмий юм санаа зовд юм бэ гэл зүгээр л миний хэлсэг гэл тас цавчаад ингээд хажтахаар би ингээд ёо ямар сони юм бэ? Эдгээр яагаад намайг ойлгохгүй байгаа ингээд би айгүй их гайхдаг байсан. Тэгэл энэ сургалтанд орсноороо нэрээ үнэхээр одоо тийм асуудал байхгүй байсан байгаа. Тэгээд намайг 90 сурвалжлаад байдаг байсан. Одоо тэр шалтгаан манд одоо ийм учиртай маа гэдэг дүүнэртэй ээж нартаа бас тайлбарлаад ийм сайхан зүйл байдгийм байна гэдгийг одоо тайлбарлаад хэлээд явж байгаа. Тэгээд бас нөгөө Монгол руугаа очихсан гэл нөгөө тэрийг бүр айгу ухаарсан гэсэн шүү дээ тийм Монгол руугаа очихсан гээл байн уяатай байдаг байсан чинь ямар байсан гэлээ. Би тэгэл нөгөө миний ерөөсөө сэтгэл санаа одоо ингээд бодоход ингээд дандаа нөгөө хамаг анхаарал Монгол руу очичдог. Тэгэд миний сэтгэл санаа Монгол хүмүүсийн асуудлыг тэцлэх гээд байдаг. Гэтэл миний бие энд амьдраад байдаг. Тэгээ би сэтгэл хоёр талдаа ингээд байхаар чинь өөрийн амьдралтай өдөр тутмын амьдралд ямар нэгэн байдлаар одоо хоолмонд хийдэг ч юм уу те тэр хооронд чинь өөрөө бодож байгаа одоо нөгөө хольж утгаа буруу зөрүү хийчихдэг ч юм уу те ингээд жижиг сажиг алдаанууд ингээд гараад байдаг байсан. Тэгэд нөгөө нэг одоо тийшээ яваад байдаг байсан бүх анхаарлаа өөр дөрөө аваад ирсний дараагаар ямар ч тийм асуудал байхаа болцоо. Одоо би сэтгэл мэднэ гэдгийг одоо жинхэнэ би сэтгэлээр өөрөө мэдсэн. Тэгэхээр ерөөсөө дахин Монгол руу арай тэр чинь яаж вэ, энэ яаж вэ гэдэг асуу сургалаад байх ямар ч шаардлагагүй болсон байгаа. Тэгээд өнөө бүх анхаарал өөр дөрөө тэгээд өөрийн амьдрал дээрээ ирчгээр чинь нөгөө нэг хамгийн их санаа зовогдоод байсан угцам уурлал, уучраа мэдхгүй байгаа дасан шалтгаануудаа олоод тэгээд нөгөө нэг ингээд маш олон гой эерэг өөрчлөлтөд маш их гарсан байгаа. Тэгэхээр одоо бол одоо өөр дээрээ л төвлөрдөг болсон. Одоо нэрээ одоо миний хамгийн хийх дуртай зүйл бол зүгээр л амьсгалын дасгалаа хийгээл байж хаад сайхан бид шүү дээ. За баярлаа. За ундрал маань өмнө нь бол манай лайваар орж илсэн тий. Тэгээд бас дутуу ярьсан хоёулаа чинь тэр үедээ цаг амжаагүй зөндөө дутуу юмнууд байгаа. Бас дээр нь нэмж бас блокод тайлаад өөр гоё үр дүн гаргасан гэж ярьж байсан. Та энэ талаараа бас яриад өгөөч. За өмнөх нөгөө лайв чинь нөгөө F45 гэдэг хоёлаа нөгөө тодорхойгүй өвддөг шалтгаанууд ярьсан шүү дээ. Тэгээ энэ удаад би нөгөө F51 гэдэг нойрны шалтгаантай өвчнийг ярих гэж бодсон. Яг тэр өмнөх лайваар амжаагүй.
Тэгээ нойр гэдэг бол нөгөө хүний айгу амьдралын бүр нэг хэрэгцээтэй асуудал болохоор би бүр ярмаар санагдаад. Тэгээ би бүр нөгөө хүүхэд байхаасаа ингээд яагаад байгаа нь мэддэхгүй өглөөс сэрэхтэй ингээд бүр хамаг би хөшсөн заяа. Бүр ингээд зангирсан хөшсөн ингээд ямар ч хөдөлгөөнгүй те ингээд уйл цорхирч уйлаад босдог байсан байхгүй юу. Тэгээ би бүр шалтгаанаа ерөөсөй ойлгодгүй мэддэггүй ямар ч одоо ээж авдаа задуулаагүй байж байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ ингээд шүн ингээд тэгж босч ирдэг гэсэн. Тэгээд хаяа нэг тэгж босч ирдэг гэсэн. Тэгээд тэрийгээ би ингээд ойлгохгүй том болсон насанд хүрсэн. Тэгээд сүүлдээ тэрийг ингээд нойрны асуудал байсан юм байна гэдэг одоо саяхан одоо нэг дотоод гэрлээрээ л мэдж байгаа хгүй эргэж буцаж очиж тэндээс нойрны асуудал эхэлж үүссэн юм байна гэдэг дээр очиж ангаалт хийсэн. Тэгээ ер нь бол надад ийм нойргүйдэл гээд ажлаас хашрах нойргүйдэл стресс гээд нөгөө айгүй асуудалтай биш. Тэрийг би нөгөө өмнө би нөгөө 2 сэтгэл засалч дээр явж исэн гэж ярьжсэн шүү дээ. Тэгээд би нөгөө Ариамед бяцлаглалын төвийн захирал Солонгоо гээд сэтгэл засалчаараа яг нойрныхаа инсомниа гэдэг одоо нойргүйдэл гэдэг одоо шалтгаанаас асуулж ирсэн. Тэгээд дараа нь би гадаад руу яваад тэгсэн чинь нөгөө сэтгэл засалчаасаа холдсон чинь гэр гинт нөгөө нойргүйдлээ зассан чинь амар их унтдаг болсон өөр эсрэгээрээ заяа. Бүр дэндүү их унтаад болдгоо. Тэгээ би бүр яахаа мэдтгүй бүр айгүй их унтаад харна дотоод гэрлийг судлаад яасан чинь дотоод гэрлээрээ тэр их унтаад байгаа шалтгаанаа олсон. Тэгээ тэр их унтах хит их унтах чинь hypersomnia гэдэг онцтой нөгөө F51-ийн дотор тэгж ангилагддаг. Тэгээ бүр хит их унтаад байхаар нь ажиллаад дотоод гэрлээрээ ажиллаад шалтгаанаа олоод тодруулаад тэгсэн чинь дараа нь нөгөө нойр маань ямар тип рүү шилжсэн гэхээр нөгөө цочид сэрдэг рүүгээ буцаж нөгөө бүр хүүхэд наснда цочид сэрдэг байсан нөгөө булчин чангарч сэрдэг байсан тийшээгээ очсон. Тэгээд энэ зүүдээ тайлаад зүүдэндээ болохоор юу зүүдэлдэг гэсэн гэхээр буудуулж ийн гэж зүүдэлдэг. Зүүдлэхтэй. Тэгээ буудуулж ийн гэж зүүдэн болохоор нөгөө судлаад исэн чинь ураг удмаа судлаад исэн чинь нөгөө хилмигдүүлэлтийн үед манай өвөг дээдс буудуулж исэн бэлээ. Тэгээ хоёр лам буудуулж исэн. Тэгээд нэг тайж маань бүр зүхтааж исэн. Тэгээ тийм айдас intergenerational trauma гэдэг юм ингээд надад хүрээд ирсэн. Тэр нь ингээд хүүхэд наснаас надад илэрдэг байсан юм лээ. Тэгээд би тэр одоо бол дотоод гэрэл нэгээрээ би ингээд нойрныхаа асуудлаа шийдээд ингээд хэвийн тайван сайхан амарч унтаж чадж байгаа. Гэхдээ тэгж байхдаа би буудуулж ингэж огцом ингэж айдас ирдэг. Тэр маань бол байгаа. Тэгтээ би тэрийгээ болохоор дотоод гэрэл 2 дугаар курстэй би одоо өнөөдрөөс эхэлж орсон. Тэгээ би дотоод гэрэл 2-ороо нөгөө удмын асуудал шийддэг анги учраас би удмынхаа асуудлыг удмын ангидаа шийднэ гэсэн тийм гой хүлээлттэй байгаа байхгүй юу? Тэгээ ямар ч байсан дотоод гэрэл Жайна эмчийнхээ нөгөө багц сургалтуудыг 1-2-ыг ингээд аваад байж байгаа. Тэгэхээр миний хүлээлт бол миний бүх асуудал шийдэгдэнэ л гэсэн хүлээлттэй байгаа. Тэгээд ер нь тэр нойронд одоо нөлөөлж байгаа ингээд мэдээж асуудлууд байна л да. Стресс ч юм уу тий. Тэр стресс одоо жишээлбэл мэдрэлийн ядаргаач гэх юм уу тиймэрхүү одоо нөлөөлж байгаа зүйлүүдийг тайлахад бол үнэхээр амархан байсан. Дотоод гэрэл нэгээр бол яста үр дүн үнэхээр сайн гаргаад тэг ямар сайндал ингээд ийм гоё батламж авчихсан. Алмаазсан гişүн гэдэг гоё батламж аваад би баярлаад тэгээд дараа нь тэр ихнийхээ лайваар ингээд дутуу ярьсан юм шиг надад мэдрэгдээд тэг ингээд зөндөө гоё үр дүн гаргасныгаа одоо үргэлжлүүлээд ярих уу? Яриад ах уу? Би нөгөө нэг ийм манай ээж нөгөө өмнөх лайваараа би ингээд нөгөө миний би ингээ айгүй тодорхойгүй F45 өвддөг гэж би ярьж байсан. Тэгээд тэрэн дээрээ ингээд
өмнөх би бас Эрдэнэтр гэх сэтгэл засалчдэр явдаг байсан аахгүй. Тэгээ ээжд хоёр ингээд өмнө Эрдэнэтр хэмжээр цуг суугаад би нөгөө миний би ингээд өвдөд байна гэд. Тэгээ ээж та нэг энийг яриач гэл би ээжигээ бүр ингээл та энийг нэг яар та гэл ээжигээ яриулчин заяа. Тэнгүүтээ би өөрөө миний биеийн хаана өвдөж ийн гэдгийг ингээ хянаа суугаад идэг байсан аахгүй. Тэгээ би бүр ингээл ээж та энийг яар та гингүүт. Тэгэл миний ингээл нөгөө дотор яг чэйшний хүндий ингээл хэвээр амар эмзэглэж хүлээж аваад нөгөө ярьсан юмнуудын. Тэгэл би за хэвээр яг л ээжээс гаралтай сэтгэл зүйн шалтгаан юмнууд байна гэдэг ингээд оншилсан заяа. Тэгээд байжгаад Жайна амчин курс сураад дотоод гэрдэл дээр яг л нөгөө Эрдэнэтр эмчтэр ярьж ирсэн юмнуудаа би өөрөө шийдчих юм байна гэл айгүй ихтэй болол тэгэл бүгднийг шийдсэн л дээ. Тэгээ тэр програмууд нь юу байсан гэхээр ээж ерөнхийдөө ингээд айгүй стресстэй амьдраад тэр одоо стресснийг хүүхдүүдтэй ингээд гаргацдаг. Тэгээ жишээлбэл одоо надад ингээд юу гэж хэлчихсэн гэхээр чи миний насан дээр ингээд над шиг явах чинь харнаа гэдэг тийм програмыг ингээд байнга тавталттай ингээд хэлдэг. Тэгээ манай өмнөх солонгоо сэтгэл засалч маань надад ингэж хэлдэг байсан. Байнгын тийм нэг улиг болсон тийм гомдлын шинж чанартай улиг болсон тийм одоо юмнууд тийм одоо хэлсэн зүйлс ингээ програм болчдөг юм аа гэд. Далд тухамсарт програм болоод бичигддэг юм аа гэж захиж хэлжсэн. Тэгээд тэр ээж маань намайг тэгж хэлжсэн тэр үг нь програм болоод суудсан тэгээд намайг бүр ингээл байнга өвдүүлээл. Тэгээд тэрийг ингээд зассан тэгсэн чинь тэр нь одоо нөгөө миний ингээд тал биеийг ингээд тэр чигээр нь зүүн хэсгийг ингээл бүр тэр чигээр нь ингээл өвдгөөл. Тэгээд дараа нь өөр ингээд ямар програм байсан гэхээр ингээд суудлын мэдрэл гэдэг нэг програмыг зассан. Суудлын мэдрэл дээр болохоор ингээд ихийн хөвлөд үүссэн байсан. Аав болохоор ингээд нөгөө ээжтэй анх сууж байхдаа ингээд чи миний мөнгөгүйгээр хаа холддгийг ингээд бүр ингээд амар муухай тэгээд нөгөө дээрлэхүү зан гаргацсан. Тэгсэн чинь тэрийг би аваад төрсөн. Тэгсэн чинь би ерөөсөө ингээд удаан сууж чадахгүй суудлын өмнө би ингээд сэтгэл засал хийлэхдээ дандаа бариа заслыг хамт хийлэгдэг гэсэн байхгүй юу? Хоёр засалч дээр хоёулангаар нь яг хамт бариа засал хийлэгдэг гэсэн. Тэгээ гурав дахь нь одоо Жайна амч миний гурав дахь одоо синхроз хамаалагч байхгүй юу? Тэгээ би яг бариа засалч дээр ингээд очиод бүх одоо нөгөө нуруу маань ингээд баруун тийшээ хазаалттай. Тэгээд юу маань ташаа ингээд зүүн тийшээ хазаалттай. Арцагны хазаалт. Тэгээд голын судас ингээ бүдүүрсэн хүүтэн хийдэг төгшөлттэй гэ. Тэгээ би ийм шинж тэмдэг ингээ бариулаад байжсэн чинь айгүй сайн бариачаа манай бариач. Тэгээд би ихэнх яг амар зовиртой, маш зовиртой ингээ юмнуудаа эдгээсэн. Тэгсэн чинь бариач маань үнэхээр би энэ чиний энэ суудлын мэдрэлийг чинь барахгүй юм байна. Чи зүгээр дасгал хийгээд надад дасгал хийгээд зөвлөд орхицсан байсан байхгүй юу? Тэгээ тэр нь болохоор нөгөө яг энэ өгцөгний нэг цэгэн дээр ингээд дарж агаад ингээ хөлийг ингэж сунгаж шинтер хийдэг тийм дасгал заагаад өгсөн байсан. Тэгсэн чинь тэрийгэ хийгээд ерөөсөө нэмэр гардггүй. Бусад одоо нөгөө өвдөлтүүд маань аягүй сайхан зүгээр болчоод тэр ерөөсөө болохгүй. Тэгэхээр нь би за ерөөсөө эн чинь програм байсан байх штэ гэл яг нөгөө дотоод гэрэл нэгийнхаа техникээ ашигласан чинь аавын програм чи миний мөнгөгүй хайчдаг ингээд хайчрвэ гэдэг чинь нэг хүний одоо явдал судалтай холбоотой програм байгаа хэрэг. Тэнгүүт чи миний мөнгөгүй хайчдаг гэдэг тийм өөрөөсөө холдуулахгүй тийм програм надад суудсан. Тэгээ би одоо ингээд өдөө болтол ээж автгаал хамтаа өндөрч хол явж чадахгүй. Яа, өнөө насан туршдаа нөгөө тийм програмыг ингээд автсан. Тэгээ дээрэс нь ээж чи миний насан дээр ингэж явах чи харна гэ намайг бүр басцсан. Тэгээ ингээд иймэрхүү нэг 20 цэрийн шин чанартай чи ингэж болохгүй чи тэгэж болохгүй гэсэн програмууд ерөөс ингээд намайг ингээд уяад хүлээд баглаад тайрцаглаад бүр ингээд намайг нэг ийхэн жижиг амьдралаар амьдруулад байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл ингээд хардаа ээж маань ингээ харанхуугаа сайхан айцтай. Өөр нөгөө харанхууд нэг юм болчихл хийсэн юм байна л да залуудаа.
Тэгснээ охиныгоо чи харанхуйд явж болохгүй гэл ингээл наав тэгэж болохгүй ингэж болохгүй гэл ерөөсөө. Тэгээ ингээд чи эрэгтэй хүнээс хол байх энэ төр гэл тэгээд намайг тэр болгоныг би ингээд тайлсан гэж боддоо байсан нэр. Тэр нэг ийм гомдлын шин чанартай ингээд эцэгээс авсан эсвэл эмээ өвгөөс авсан ийм юмнууд хүнийг ингээд програмдчдгийг шүү. Тэгээд энгийн юм шиг боловч энэ бүр цаана ингээ хувь заяанд нөлөөлдөг шүү бүр. Тэгээд тийм учраас ингээд дотоод гэрлэлэр 8 үе шаттайгаар анх хизээ үүсснийг ингээд бүгдээрээ тодруулаад энэ амьдралд ямар ч хэрэггүй энэ програмуудыг бүр зүгээр нэр ажиллах хэрэгтэй, ардан гаргал хэрэгтэй шүү л гэж хэлмээр байна. Инээдтэй байгаа зү одоо ингээд програмынхаа Тийм шүү дээ. Энд чинь одоо инээдтэй юм шиг, эмгэнэлтэй юм шиг тий. тийм Гэтэ энэ бол яг л үнэн шүү дээ. Одоо хүний зам төрөх, дадал зуршил тий. Энд чинь нөгөө дадал зуршлыг яриад байгаа байхгүй юу? Дадал зуршлууд ингээл програмчлагдчихдаг угаасаа. Ингээл сайхан ингээл үеэс үед удмаас удамд ингээ явж идэг юм байгаад байгаа байхгүй юу? тийм Тэгэхээр энэ дээр бол бид нар шууд ямар гоё хичээлээ бас яадаг лээ? Програм салах тий. Програм салах гэж хичээл байгаа шүү дээ манайд ч. Програмаа солино гэж бодож блоко тайлна, програмаа солино. Ямар л өөрт чинь одоо хэцүү зовиртой юм байна, тий сургам мэдрэмж байна. Энэ болгоныгаа шийдэх боломжтой. Ийм сайхан сургууль ч гэдэг. Одоо тэгээд нөгөө суудлын мэдрэлийн өрөвсөл тий тэр одоо зүгээр болсон уу тий? тэр чин тухайн шууд тэгэл зур болсон. Тэгээд За. тэгээ би нөгөө мэдрэлийн ядраач миний хацран дээр байна гэсэн штэ. Тэгэл би хацран дээр ажиллаад өөр дээр ингээ массаж хийгээл зүгээр болсон. Суудлын мэдрэл чинь яг өөрийнхөө тэр цэгэн дээр зүүн талд байсан аахгүй юу? Ээжээс орж ирсэн програм. Тэгээ зүүн талынхаа дарах хэвээр цэгэн дээр өөрөө дараал тэгэл хит сонголтын дасгал хийгээл тэгэл тэр өдрөө л зүгээр болсон. Тэгээ тэр шөнө ерөөсөө янган чоноогүй тэгээ тэрнээс хойшоо тэгэл зүгээр болсон. Тэгээ ерөөсөө одоо нөгөө миний хамгийн дуртай хичээл бол яг 8-ын үе шат байсан. Би өөртөө яг л тийм л юм хүлээжсэн. Өмнө нөгөө хоёр сэтгэл засалч дээр ингээд нөгөө одоо panic attack гэдээ ажиллаж байсан солонгоо сэтгэл засалч дээр одоо миний хамгийн хайрлаж хүндэлж авдаг хүн байхгүй. Анх нейро сайенсыг л надаа ингээд 17-8 оноос эхэлж надаа ингээд танилцуулж өгсөн байхгүй юу? Нейро сайенс. Тэгээ тэднээс хойш ингээд яг panic attack гэдэг юм дээр ингээд ажиллаад тэгээд тэр panic attack нь яг юунаас үүдэлтэйсэн гэхээр аваар осол байсан байхгүй машины аваар осол. Тэгээ аваар осол гэдэг panic attack дээр ажилласан байсан. Тэгсэн хэрнээ би одоо болтол машин барьдаггүй хэвээр байгаа байхгүй. Тэгсэн чинь би ухаал исэн чинь panic attack дээр бол ажилласан. Гэхдээ програм нь үлдсэн байсан юм л. Тэр програм нь юу байсан гэхээр одоо нөгөө машин хэрвээ хосол аваар гэдгээс айхгүй байгаа. Тэгсэн хэрнээ ингээд машин бариад ямар нэгэн аваар осол гарчвал санхүүгийн бэрхшээл үүснэ гэдэг тийм програм байсан. Тэгэхээр чин би нөгөө санхүүгийн хүнд байдалд орохгүй тул би машин барихгүй гэсэн програм байсан байхгүй. Тэгээд тэрийг ингээд үлдсэн програмыгаа дотоод гэрлээрээ шийдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр яг миний ингээд шийдэж шатахгүй гаццсан байсан юмнуудыг бол дотоод гэрэл нэр бол үнэхээр ард нь гарсан шүү дээ. Одоо ингээд эргээ харахаар ингээд яана ийм юм дээр ингээд нэг гацалтын байдалд орцсон хэвээр арай л бас дэндүү юм гэж бодлоо. Амар энгийн юм дээр ингээд хүн гацчихдаг л байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Ер нь энгийн юм. Тэгээд тэр нь бидний одоо ингээд амар хүчтэй асуудал үүсгээд бөө юм болгоол, унгаагаал тий ийм байгаа юмнууд чинь цаана ингээд орохоор нэг 4-5 нас ч юм уу 2-3 наснд нөгөөх нь бүр жоохон юм байгаа байхгүй юу? Бүр зүүхэн жижиг юм тий. Тэгээ нэг хөвгний өмнө дээр блоклэгдчихдэг. Блоклэгдчихдэг байгаа байхгүй юу? Тий. Тэгэл нөгөөтг чинь ингээд тушаастай, хүлээстэй явахгүй. Тий. Тэгээд тэр нэг амжилтаа явах үед нь ингээд гарч ирээл сэдрээгээл тэгээ гацаах юм бол тэгэл тэр чигтээ гацаастай. Ингээд байгаа. Тийм. Тэгэхээр одоо ингээд гаццсан юм шиг санагдаж байгаа хүмүүс бол байдаг бол тий гацалтаасаа найдвартай гарна шүү л гэж хэлмээр байгаа юм. Тий, одоо би бол panic attack гэдэг юм бүр цэг тавьж чадлаа штэ. Бүр програмтай, ньютон нийтэн. Тийм, манай сургаалтаар panic attack багш дандаа ярьдаг штэ тий. Маш түргэн за одоо энэ айдас төгшөөр
Тэгэл тэр паник атак, нойр гээл те. Тийм. Энэгээр чинь манайх чинь ерөөсөө айгүй хурдан засраал паник атак бол ер нь бол хэцүү шттэ те. Хамгийн хэцүү траама шүү дээ. Европоор одоо эмчлэхэд маш хэцүү. Тийм. Сэтгэл Хэцүү заслын шүү дээ. хамгийн хэцүү одоо Тэгэхэд хүнд чинь энийгээр ингээд гоё янзлагдчих байхгүй юу? тийм. Үнэхээр Тэгээ одоо нөгөө хамгийн хүнд даваад паник атак чи ер нь бол нөгөө хүмүүсийн сүрэг сэтгэл хөдлөлийн хамгийн хүндний үед тэр тийм. үхэл шүү дээ. Үхэл. Тэгээ үхэлтэй холбоотой паник атакууд гэдэг чинь хамгийн хүнд даваа биднэрт одоо нөгөө одоо сэтгэл зүйг даван тулж байгаа биднэрт бол хамгийн хүнд нь. Тэгээ өөрийнхөө паник атак дээр ингээд ажиллаад ард нь гарчаар бид нар ч одоо нөгөө алмаз гişүүн бид нар чинь нөгөө нэг ангийнхаа 2 хүүхэдтэй ажиллах хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ бид нарын үүрэг тий. Тэгээ би нөгөө анх энэ сургалтанд орохдоо нөгөө 2 найзтайгаа цуг гуруулаа орсон. Тэгээ нөгөө 2 дээр ажиллаж өгч байгаа байхгүй. Би өөрөө нөгөө хамгийн хүнд юм давцсан чинь ингээд өөрхөн энэ дотор байгаа юу болоод байгаа бүгднгийн ингээд ойлгоод давцсан чинь нөгөө 2 дээр ажилласан чинь амар амархан санагдаад бүр. Тэгэл нөгөө 2-ын тэгэл паник атак ард бүр айгүй амархан гарчдаг юм л шүү дээ. Ерөөсөө нэг тийм мэдрэмжэндээ бид нар ингээд хүлэгтчихэр нэг ийм жижигэн амьдраад тэгээ энийг чинь нэг ойлгоод ухамсарлчих юм бол бүр ингээд ерөөсөө юу ч биш санагдал айгүй амархан санагдал тийм Тэгээ одоо ингээд асуудлууд чинь бол юу ч биш болоод явчих байгаа байхгүй. тийм Түрүүн Гантия бас хэлсэн шүү дээ тий. Ажил дээр маш хэцүү байдаг байсан чинь шинэ ажилд орсныг хэлэхүү хэцүү байдаг байсан чинь нөгөөх маань айгүй амархан болоо явчихна гэж байгаа. Тийм асуудлаа өндрөөс харддаг болчих واخгүй. Өндрөөс хараад тэгэл за том зургаар нараад энэ ингэчих юм байна гээл ерөөсөө тэгэл маш амархан даван туулаад явчих واخ. Тийм. Тэгээ би нөгөө өмнө Карл Юнгийн нөгөө гүний сэтгэл зүйн англиар уншдаг байсан байхгүй. Тэгээд яг миний асуудлууд тэм дотор байгаад байгаа хэрнээ шийдэж чадахгүй. Одоо жишээлбэл ингээд гүн суусан айдас шийдэгдэж чадаагүй ингээд трам эсвэл ингээд чамайг хойшин татаад байгаа тийм блокууд. За тэгээ ингээд худлаа ихтгэл үнэмшил гээд. Тэгээ би надад эднэр ингээд бүгд байгаад байгаа хэрнээ би ингээд нэг дор шийдэж чаддгүй юм бах та. Нэг ийм арга байдгүй юм бах та гэл нөө сэтгэл засалч дээр очихоор ингээд нэгээр нь нөгөө цаг авахаар нөгөө за нэг цагт амжаад нэг блок тайлбал их юм байдаг байхгүй юу? Тэг ингээд нэг багцлаад бөөнөр нь бүр ингээд нэг шийдцдэг арга байдгүй бахтаа гэл ингээд хайдаг байсан чинь 68 амт дээр хардаа бүр ингээд 8 үе шатад энэ дөрвөлнг ингээд багтаагаад заяа бүр ингээд маш тэс дараатай эмх замбраатай энэ бүх асуудлыг ингээд нэг дор шийдчихдэг. Тэгээ 20 минутанд гэлтгсэн чи би бүр вау яг миний хайж байгаа юм уу байна гэл. Тэгэл бүр өстө үнэхээр гайхамшигтай энэ аргыг бүр тэгээ миний хамгийн дуртай хичээл бол 8 үе шатын хичээл шүү дээ. Хамгийн их хүлээжсэн. Хамгийн гоё тий. Тийм. Бидэрт одоо ер нь хамгийн сүүлд 8 үе шатаараа блоко тайлж сурах тэр арга техник л сурцсан байгаа. Угаасаа энийг эзэмшэл цаашаа явах ийм байгаад байгаа штэ. Тийм. Тийм. 8 үе шаттай техник чинь бүх дотоод гэр сургалтын бүгд одоо хураагдчихсан маш гайхалтай техник байж байна. Тэгээ би одоо бас багшд анх ингээд элсэж орох жоохтой бас багшаас ингээд асуужсэн баг. Яаж хичээлхий яах юм? Тэгээ яах юм гэл ингээд асуугаадсэн чинь тэгэж те одоо яг энэ ундралын хэлгээр те чамд ийм асуудал тэгээ ингэдэг тэгдэг гээл одоо тэр Карл Юнгийн бичсэн байгаа шиг те ингээд онцлоо л те онцлоо л байгаа хэлж өгөө л байгаа те яг тэрэн шиг ингээд онол заахгүй подкаст сонсож байгаа юм шиг тийм болохгүй зүгээр л практик хийн зүгээр л өнөөдөр практик маргааш практик тэгэл байнга практик ингээл зүгээр өөрөө ороод эргээл тэгж байгаа байхгүй тэгэл заа төгөлдөх юм гэсэн чинь нэрэл тийм байсан нэрэл би энэ доктортойгоо ажиллаж эхэлсэн үнэхээр тийм байсан практикаар л хүн сайжирч байгаа байхгүй Тийм. Тэгээ яг миний нөгөө өмнөх 2 сэтгэл засалч маань надаа ингээд бас ингээд захиа хилцсэн байсан байхгүй нөгөө одоо ингээд чамааг ингээд зогсоож байгаа чамааг хүлдөөж байгаа те ингээд нэг тийм бодол сүрэг сэтгэл хөдлөл болгон айгу энерги вампир шүү. Тэгэхээр ингээд энэ бүгдэн дээр ч өөр ингээд ажиллаарай гэл бүр ингээд үнэхээр захиж хэлсэн. Тэгээ би бүр тэр болгон бид нэр сэтгэл засалч дээр очиод иж чадахгүй шүү дээ. Тэгээ би бүр ингээд гэртээ бүр ингээд
яг ерөөс өөрөө өөр дээрээ давн туулъя. Өөрөө өөр дээрээ ажиллая гэж бүр өстой яг шийдэл. Тэгэл би хамгийн сүүлд нь нөгөө ариун сэтгэл зүйн нэг захирал эмч нөгөө Эрдэнэтбаатар эмч тэр за би ер нь гэртээ ажиллая гэл. Ер нь би ингээд жагна эмч дээр очлоо. Яг энэ аргыг би өстой яг гэртээ хийхгүй бол ингээд байн ингээд хотын дуг ороод байх надад жоохон хэцүү байна. Тэгээд нэг ирэхээрээ ганц болоог тайлчаад нэг цаг болохоор нөгөө цаг нь амар хурд явцдаг байхгүй юу? Тэгээ би за гэртээ ерөөсөө яг энийг хийлээ гэл тэгэл баярлаа баяртай гэл яг хэлжсэн. Тэгэл яг дотоод гэрлээс ууггүй нухаал нөгөө олон програмууд чинь нөгөө олон худлаа ихтгэл үнэмшлүүдийг чи одоо ингээд энэ штэ одоо тэр чи одоо өдний насанд над шиг амьдрахыг чи харна гэдэг чинь айгүй худлаа ихтгэл үнэмшил ахгүй ийм гэж байхгүй штэ. Тэ орой явж болохгүй гэдэг тийм програм амьдрал тийм байхгүй штэ яг яасан дээр. Тэгээ ийм худлаа ихтгэл үнэмшил айгүй амархан тайлгдана. Ундралаа ингэнэ. F45 гээд яриад ойлгохгүй нэг нэ. За чи энийг нэг сайхан яриад өгөөч. Өмнөх лайв дээр F45-ын тухай тайлбарласан. За яг хөө гэхдээ эн чинь Нэг хүний хүсэл тэмцээн хариулчих тийм. Одоо нөгөө өвчнийг кодлдог байхгүй юу? Сэтгэл зүйн шалтгаанд сэтгэл зүйн салбарын өвчнүүдийг одоо кодлтыг. Тэгэхээр олон улсын өвчний англи F45 гэдэг нь яг юу гэсэн үг юм гэхээр ямар ч тодорхойгүй шалтгаанаар ингээ бие өвдгийг хэлдэг байна. Тэгээ ингээд альва өвчин чинь ингээ шалтгаантай жишээлбэл донтолт эсвэл одоо донтолт дотор айгүй олон донтолт. За тэгэнгүүтээ ингээ паник атак чинь ингээ дотроо 4 ангилагдчихдаг байхгүй. Одоо жишээлбэл аваар осол. За эсвэл эмэгтэй хүн эрэгтэй хүнд ингээд хүчирхийлүүлсэн тохиолдол. За эсвэл ингээд байгалийн гамшиг гэд тэгээ ийм шалтгаанууд ингээд тодорхой байдаг байхгүй. Паник атак, донтолт. За тэгээ өөр сэтгэл готрол, депресс, стресс гэдэг ийм кодуудтай. За тэгээ ингээд сэтгэл зүйчнэр ингээд үйлчлүүлэгчийн сэтгэлийг засахтаа ингээд нөгөө за энэ тийм шалтгаантай энэ чинь panic attack. За энийг post traumatic stress disorder бол энийг ингэж засна гэл ингээд харилцан ярилцаад ингэж засдаг. Тэгээд би болохоор ингээд шалтгаангүй өвдөөл гэдэг. Тэгээд миний биен дээр яаж илэрдэг юм гараас хөлс гараал. Тэгэл нэг мэдрэлийн ядаргаач юм шиг. Тэгсээр нэм мэдрэлийн ядаргаа бас биш. Тэгээ ерөөс онцлогдохгүй ингээл өвдөд байдаг. Тэрийг F45 гэдэг. Тэгэд манай сургалтаар болохоор онцлогдохгүй өвчин гэж байдаг байхгүй юу? Яагаад тэгэхээр одоо ингээ бүх миний ингээ толгооноос одоо энэ толгооны үзүүрээс ингээ хөлийн уул хүртэл ингээ айгүй янгнаал өвдөн. Тэр болго ингээ манай сургалтаар нэг програм цаана байдаг. 1-2 програм. Толгоо өвдлөөлөхөд одоо сэтгэл зүйн шалтгаанд гэвэл мигрен гэж толгооны өвдөлтийг ингээ ангилдаг. Одоо нүдний уг өвдөж гэнэ үү? Эсвэл хоёр тал өвдөж гэнэ эсвэл даг зүвж гэнэ үү гэж ангилчдаг. Гэтэл минийх ч бүр ингээд тэгээ тэр нь ингээд тодорхой хугацаанд ингээд нойргуудаж моргуудад стрессээр хөдөлдөг бол тэрийг шалтгаан тооцох байхгүй. Гэтэл минийх ингээд бүр шалтгаангүй өвдөөд тэг ингээд толгой өвдлөөхөд жишээлбэл би амар амархан ингээд жоохон юм дөргихоор толгой хөдөлчдөг. Дөргихоор толгой хөдөлдөг. Эсвэл үнгээ өндөр өсгийтэй ийм өсгийтэй гутлан дээр халт ингээл гიშгэнгүүт ингээл толгой хөдөлчдөг. Тэгэнгүүт ингээл толгой тэгэл бариач дээр очивол бариулна. Тэгэнгүүт чи ингээл дахин бариач дээр очих хэцүү. Дахин сэтгэл заслал дээр очих айгүй хэцүү. Тэгэл жишээлбэл яг энэ толгой хөдлөхийн цаана програм байж л байгаа. Тэгэл одоо жишээ нь ингээл хацран дээр ингээл мэдрэлийн ядаргаа гэдэг. Ингэдэж штэ хүмүүс чи ингээд нэг нүүр ингээд мурээд штэ. Тэрийг ингээд нэг нүдэнд өөр болоод амрын мэдрэлийн саажилт тий. Тэр саажилт өгчтэй штэ. Тэр чин ингээд яг мэдрэлийн ядаргаа ахгүй ингээд тэр чин ингээд минийх дээр хацран дээр байсан шанаан дээр яг ингээд байсан байхгүй. Тэгээ ингээд доошлоод ингээд хүзүүн дээр нэг програм тий. Нөгөө амьдралын их овоо ачаа гэдэг. Тэгээд цаашаа ингээ хүүхэн дээр ямар програм байсан гэхээр манай ээж одоо нөгөө эхийн хөвлөд тахта манай ихчийг төрүүлэхтэй стресссэн чи хөхөн сүүг болсон. Тэгсэн чинь би тэрийг аваад төрсөн. Тэг хөх ингээ зангирдаг миний зүүн хөх.
Тэгээ ингээд дандаа доошлоо яваад ивэл нөгөө бэлхүүсэн дээр мөнгөний програм одоо доошоо яваад байх юм бол суудлын мэдрэл. Тэгээ доошоо яваад ивэл өвдгөн дээр нөгөө ээжийн чи одоо миний нөгөө үдийн над шиг нас одоо үдийн насн дээр над шиг явах чи харна гэдэг програмч одоо өвдгөн дээр. Тэгээ доошоо явж исэн чинь тэр нөгөө аавын одоо нөгөө миний одоо нөгөө миний мөнгөгүй чи хаашаа явдгийг гэдэг чи одоо хөлийн улаас ташаа хүртэл байсан байхгүй тийм урт саятика гэдэг чи тийм урт булчин ингээ шүрмсэд байгаа ингээ явцдаг чангарчдаг. Тэг ингээ миний бүх биеийг ингээ өвдүүлээд байсан. Тэгээ тэр нь F45 руу ингээ орчдөг. Тэгээ яг зүүн тал те. Зүүн тал тэр чигээр байхгүй юу? Тийм. Тэгээ одоо миний нүдийг ингээ хартаа. Миний зүүн нүд ингээ жижигэн заяа. Тэг ингээ баруун нүд том заяа. Бүр эн чин бүр ингээ багаас төрөл бараг л төрөл юм дөө. Тэг ингээд хамрыг харах юм бол энэ хамар ингээ хөдөлдөг байхгүй юу? Тэгээ энэ мэдрэлийн судас нь ингээд саажилт өгцөн би баг төрөлхийн л гидсэн байхдаа л энэ програмыг хуулаад авсан. Тэгээ ингээд энийг яг хизээ мэдсэн юм бэ гэсэн чинь би нөгөө Сингапурт ингээд хувц судалдаа л авч ирсэн чинь ингээд нэг хөлн ингээ амар арьсмаар нь том болцсон, нэг хөлн ингээ жижигэн болцсон би мэдлгүй. Жижигэн хөл дээрээ ингээд нэг гутал өмсөж үзчихэд худалдаа тавцсан чи гэрт ирсэн чинь таардгүй. Нэг хөлн ингээ том болцсон мэдхгүй, нэг хөлний арьсмаар нь хоёр өөр болцсон. Тэгээ би хамгийн анх тэрэг ингээ 2021 онд ингээ анзаарсан байхгүй. Яг ингээл хоёр өөр гутал. Тэгсэн чинь ингээ нэг нь багтцсан, нэг нь ингээд багтаад нэг нь ингээд яг хөлн таарад. Тэгэнгүүт за энэ ч амар том асуудал юм гэж бодвол. Тэгээ би тэрийг ингээд Монголд ирээл хэвээр сэтгэл засал дээр очиод ингээл яваал үзүүлэл бариадслаар яваалсан. Тэгэл хамгийн сүүлд нь ингээд арцаг нуруу далисан. Нурууч далисан арцагч далисан. Тэнгүүтээ ингээд тал бие тэр чигээр ерөөхдөө ингээл одоо маш их өвдөлт ингээл өгөөлбөр улам хүндрээд болдгоо. Тэгээ би бүр ингээд сэтгэл засалч дээр очиод бариад засалч дээр очиод давхар дотоод гэрлээ үзлээр одоо ундралаа уучлаарай. Одоо тэгээд дээ штэ те. Ийм олон завирууд ингээ байсан штэ те. Одоо тэр нөгөө F45 буюу шалтгаан тодорхойгүй өвдөлт вэ штэ те. Одоо энэ байна уу чамд? Одоо ч дээ. Одоо байхгүй. Яагаад тэгэхээр ингээд би ч одоо ингээд 6 сар одоо чи хэдэн сар 8 сар тий 8 сар үзэж тард одоо бол байхгүй. Одоо харин зүгээр би ингэж бодож байгаа штэ. Одоо миний ажиллаад байгаа нүд би ингээд нэг энэ болгоноос болоод би нэг жоох ингээд стресстэй үс цайдсан байхгүй юу? Тэгээд тийм штэ тий. Тийм. Тэгээ би одоо нэг гол сайхан дээр л ажиллаж байгаа штэ. Одоо нэг үс цайлтан дээр нэг ажиллаж үзт юм уу? Тэгээ ингээд нэг жоох өрчлөөдсөн байхгүй юу? Гунгийн өрчлөө нэг олон жил стресстэй гунигдсэн. Тэгээд өрчлөөн дээр нэг ажиллаж үздэг юм уу гэл. Одоо нэг юм өвчин ярих ойлоод одоо гоо сайхан гэдэг болсон шүү дээ. Тэгээ би нэг одоо болохоор ингээд нэг нөгөө ингээд нэг гой тэгш хэмээр инээдэг юм уу гэж бодоод ингээд нөгөө нэг мэдрэлийн ядаргаач ингээд намайг нэг далийлгаж инээлгээд байдаг байхгүй юу? Нэг тийш ингэж. Тэгээ одоо болохоор ингээд тэгш хэмээр инээдэг юм уу гэж нэг тийм гоо сайхны шин чанарын юм бодоол явж байгаа шүү. Тий, наа чи одоохон төлж чинь угаасаа би цаанаас төлжүүлж байгаа програм ажиллахгүй зогссон, тэжээл авахгүй болсон байгаа үедээ буцаал над чинь нөхөн төлжөгдөх нь бол тодорхой. Одоо манай саяны 5 сарын ангид байна шүү дээ. 20 жилийн турш ингээд харуулт өгснөөс болоод нүрний ингээд сааждтай. Ингээд энэ ингээд юм идэхэр ингээд жавжаад дагаж урсаад ингээд хэцүү байсан тийм хүн маань 2 сар штэ. Одоо тэгж шамшиг аюу олон болов тайлаагүй 2 сар болсон заяа. Тэгэхэд эхлээд ингээ хүн дээр орж эхэлсэн гэж байгаа байхгүй юу нүүр нь. Хүн дээр орж эхэлжсэн аа 20 жил штэ. Тэгээд буцаад ингээд завсраад. Тэгээ энэ талаараа ерөөсөж ажиллаж чаддаг байсан чи ингээд ажиллаж чаддаг болоод. Тэгээ би бүр өстө гайхаж байгаа ямар гоё юм бэ. Одоо би энэ жоохон нэлээд хугацааны дараа би ингээд тэгшхэн байх юм байна. Үнэхээр гоё юм гээд ингэж байгаа байхгүй. Харин тий. Ийм гоё. Одоо намайг манай ажлынхан ястаа сайхан засарч штэ чи юу хэрглэж байгаа юм бэ гэдэг ингэж байгаа байхгүй. Харин Тэгэхээр чи эн чинь бол ингээд
Наа ч юм бол ямар ч асуудал биш байгаа байхгүй юу? Суурьаар нь засчаад Харин тийм. тэгээд цаг хугацааны хувьд нөгөө морфолог өөрчлөлт орсон юм чинь буцаал нөхөн төлжүүл сэргэж чинь хүний биеийн өөрийн нөгөө өөрөө гэдгэх чадвар механизм нь ажиллаа л тийм ээ. Харин тийм. Тийм. За түрүүний тэр нөгөө F45 гэдэг ер нь бол өвчнийг одоо олон улсын ангиллаар ангилж одоо нөгөө коддаг байхгүй юу? За одоо зүрх судасны өвчнүүдийг бол AIMH гэдэг юм уу те? Өөр шишний замын өвчнүүдийг ENH гэдэг юм уу? Сэтгцийн гаралтай өвчнүүдийг F гэдэг юм уу ингэж ангилдаг. Тийм. Тэгээд энэ донд чинь бас ингээ аюул олон шалтгаанаар ингээ сая хэлсэн шүү дээ тий. Тэрэн шиг шалтгаан тодорхойгүй толгой өвдөлч гэдэг юм уу? Шалтгаан тодорхойгүй тийм ингээд байж идэг байхгүй юу? Тэр болгон чи энэ цаана блоктой байгаа л гэсэн үг. Европ бол одоо нөгөө шалтгааныг нь олж чадаагүй ямар ч гэсэн өвдөд байна тий. Тэгэхээр шалтгаан тодорхойгүй гэгүй ингээ бичсэн байдгийн. Тэдийн тэд гээд ингээ оруулсан байдаг. Тэгээ монголчууд ч бас нэг мухар сүсгтэй шүү дээ. Ингээд шалтгаан тодорхойлгүй бол хараал, бөөгийн хараал гэлтэй. Тэгээд тийшээ халтрахаас өмнө өөрлөгөө л үндэл гэж хэлмээр байгаа байхгүй юу? Аа. Тийм. За бидний лайв айгу урт болоод байна те. За одоо хоёулаа гуруулаа штэ яа. Яа гурал хийсэн шүү дээ. Нөгөө гоё 8 үе шатынхан трансформацийн явцыг яриад тахыг. Тэгтээ айгу нөгөө яг тэр дочсон одоо нөгөө энерги ухамсарын шатал өсөж байгааг л ярьчээ тий. Өмнөд ингээ уйлаал байдаг тий. Тэгээд дараа нь трансформац явсны дараа яг яадгийн. За яриад өгөөш дэлгэр мө. За миний хувьд болохоор штэ одоо энэ дотоод гэрэл нэг дээр чинь ерөөсөө 40-50-аад хичээл байгаа штэ. Тэгээд хуургалтууд байна, бяцлалууд байна. Тэгээд ер нь бүх хичээл дээр дандаа уйлдаг байсан ерөөсөө. Тэгээд зарим хичээлийг зүгээр л сонсоод өнгөрөх ёстой хичээл дээр зүгээр л нулимс ингээл өөрөө урсаад байдаг. Тэгээд хамгийн гоё нь яг тухайн үед одоо ингээд цээжин дээр маш их хүнд оригж байсан. Яг тэр мэдрэмж рүү өнгөдөг байхгүй яг тэр асуудлынхаа мэдрэмж дээр л тодорхойлдог. Түүнээс оюун бодлоор ургуулаад бодоолтой яг тэгсэн чинь тэгсэн байх гэсэн байх гэдэг дээр ажиллахгүй яг өөрөө яг тухайн үед ямар мэдрэмж авсан. Яг тэрийгээ дахин одоо яг дахин мэдрээд тэгээд нөгөө хуургалтай хийдэг. Тэгэхээр яг энэ хуургалт хийсний дараагаар буцаагаад өөрийгөө шалгахаар нөгөө цээжин дээр байсан хүндүүр, хоолгон дээр байсан хүндүүр гэдэг ч юм уу би мэдрэгдэжсэн тэр мэдрэмжүүд алга болцсон байдаг, хөнгөн болцсон байдаг. Тэгээд дээрээс аз жаргалтай болцсон. Тэгээд маш гоё тийм юу гэмэрэмтэй анхны мэдрэмжээсээ өөр мэдрэмжтэй дандаа хөнгөн сайхан болцсон байдаг нь хамгийн гайхалтай сайхан. Үнэхээр гоё байдаг тий. Тий. Бүр энэ чинь зарим хүмүүс хэлж чаддгүй. Одоо тэр надад яг ингэж санагдаж байна. Нэг эгч маань байсан. Би ингээд бичих гэсэн чи ерөөсөө үг олдохгүй байна. Би ийм гоё трансформац хийсэн. Би өстө уулзалтаа хүлээсээрээ хагаад орж ирлээ. Би бүр өстө тэр бүр яасан гэж санана гэж бүр ингэж бүр ингэж яагаад яриад байгаа байхгүй юу? Бүр би энийг ерөөсөө хэлж чадахгүй байна. Та нар намайг хараад ойлгож байгаа байх гэдэг байгаа байхгүй юу? Тэгэж бүр тэгэж гоё болдог. Бүр тийм. Трансформацаар тэр хуургалт яг маш гоё болсон өөрт үнэхээр мэдрэгдэг. Яг одоо чадчихлаа шүү, болчлоо шүү гэдэг яг өөрт аим маш гоё мэдрэгдэг тий. Арай жоохон болоогүй байна гэх юм бол дахин өөр дээрээ дахиад ажиллахад үнэхээр сайхан болцдог. Үнэхээр гоё болтой сайхан техникүүд байгаа. За ундрал ямар гоё болж исэн бэ? Би бүр ингээд нөгөө надаа ингээд нэг эмоцийг удирдах ур чадвар үнэхээр хэрэгтэй болоодсэн байхгүй юу? Одоо ингээд онлайн төвшөнд ингээл уншаал байдаг. Тэгсэн надад зүгээр яг жинхэнэ бодит харгал хэрэгтэй байсан. Тэгэл энэ яг 8 үе шатн дээр яг тэр нөгөө одоо ингээд байгууллага удирдах байхад ингээл олон хүнтэй харьцаж байхад яг ингээл шархлан, гомдон, үгэнд нь ингээд имзэглэн тэгээ энийг ингээд засчдаг л одоо яалтчгүй нэг ур чадвар үнэхээр хэрэгтэйсэн. Тэгэл би Даниэл Голманы тэр emotional intelligence гэл дандаа эмоцийг яаж удирдах, сэтгэл хөдлөлийг яаж чиглүүлэх, өөрийгөө одоо барьж одоо менежмент хийх тийм ур чадвар надад үнэхээр хэрэгтэйсэн. Тэгэл яг энэ дотоод гэрлийн 52 хичээл мөнгөний одоо энэ хичээл
яг миний ингээд бүр хүсчихсэн юм байсан. Тэгэл би тэр за одоо өстө жинхэнэ алах юм байна даа л гэж бодсон. Яг ингээд би мэдээж нийгэмд амьдарч байгаа олон хүний дунд амьдарч байгаа шархалгүй л яг эмзэглэлгүй л яг. Гэхдээ би энийг ингээд чиглүүлж чаддаг болцсон. Би энэ сэтгэл хөдлөлийг би яаж одоо хааш нь удирдах, яаж зөв байдлах уу? Буцаагаад би яаж одоо хариу үзүүлэх үү? Одоо тий хамгийн зөвөр би өөрийгөө яаж илэрхийлэх үү гэдэг ийм гоё ур чадварт ингээд суралцаад тэгээ би бүр одоо ямар ч одоо нөгөө юу гэдгийг сөрөг сэтгэл хөдлөлд одоо нэг тийм автаж мавтаал тий гунаал гутраал яхааргүй болцсон шүү дээ. Орчсон хичээлүүдэд үзээд удирдаад сурцсан. Тэгээд үнэхээр их баярлж байна. Миний үнэхээр яг нэг дутуу байсан ганц ур чадвар байхгүй. Одоо би нэг гэсэндээ зөөлөн ур чадвар буюу одоо нэг soft skill гэж ярьдэн шүү дээ. Орчин үед нөгөө хамгийн одоо шилдэг хэрэгтэй ур чадвар чи soft skill. Тэгээ би одоо энэ soft skill-ийн ур чадваруудад ингээд сурцсандаа бүр ингээд баярлаад багш нараараа менторуудаараа баярлаа талархаад өөртөө баярлал сууж байна. Тэгээ одоо нөгөө ингэдэж штэ Карл Юнгийн хэлснээр нэг юм 4 ур чадвар байгаа гэдэг штэ бас нөгөө зүүн совин мэдрэхүй тэгээд 5 мэдрэхүй тэгэнгүүтээ нөгөө логик ур чадвар буюу одоо нөгөө талд нь emotional сэтгэл хөдлөлийг удирдах гэдэг. Тэгээ би ингээ бусад 3 ур чадварыг ингээ үнэхээр сурж болтгол юм билээ. Тэгэд надаа яг эмоцийг удирдах тэр ур чадвар надад дутаадсан байхгүй. Амьдрал дээр хөлөө олох гэхээр ингээд яг тэрэн дээр би бүдэрчээд ингээд дахин унаад дахин бүдрээд алдаанууд нь дахин ирж надад сануулга өгөөд энийгээ засаач гэл. Тэгээ би ингээд энэ Жайна эмчийн одоо 8 үе шаттай техникийг сураад тэгэл нөгөө алдаанууд маань дахиад одоо надад ирэхгүй ойлгомжтой би ухаарл авцсан юм чи. Ирсэн ч дээ би ингээд ухаарл гээл хүлээгээд авчихна. Тэрэнд их сөргөөр эмоцлохгүй. За надаа юу заах гээд байна гэж харна шүү дээ тий. За надаа юу заах гээд байна гээл тий. Энэ хүн надаа юу заах гэсэн юм бол би одоо юу сураагүй дутуу үлдчихвэл гэж ойлгоо шүү дээ одоо. За та хоёртаа баярлалаа. За дотоод гэрэл сургалтынхаа талаар мэдээлэл өгчөд дуусгая. Дотоод гэрэл сургалт маань өнөөдөр нэг анги эхэлж байна 8 сарын 10-нд. Тэгээд ер нь оридоо гэж бодож байгаа хүмүүс бол цаг алдах хэрэггүй л гэж хэлмээр байна. За тэгээд манай сургалт чинь 52 хичээлтэй нийттэй. За тэгээд сургалт яаж явагдах вэ гэвэл ап дээр бэлэн хичээлүүд нь орсон байдаг. За тэгээд та өөрийнхөө ажил хичээлийн завсраар өөртөө ганцаараа орчин бүрдүүлээд өдөрт 30 минут зарцуулаад хичээлээ хийгээд яг тогтмол хичээлээ хийгээ явах юм бол 2 сарын дараа гэхэд үр дүнгууд гараад ирдэг. За блоко тайлаа сурцсан байдаг. За энэ хугацаанд бол менторийнхаа уулзалтанд 7 хоног болгон орно. Жайна багшийнхаа уулзалтанд бас 7 хоног болгон орно. Уулзалтууд нь бол Zoom-ээр явагддаг. Тийм. За 2 сарын хугацаа өнгөрөхөд 3 дахь сараас эхлээд өөртөө ажиллаад блокуудаа тайлаад Жайна багшийнхаа уулзалтанд 7 хоног болгон ороод хамтдаа сууж блоко тайлаад ингээд сайжраад явдаг байгаа. Тийм. Сайжруулах үнэхээр одоо хүний төлөө гэсэн энэ одоо сургалтын систем шүү дээ. 2 сар болоод хаагдчихдаг бол хаагдаж шүү дээ. Тэгэхэд хаагддаггүй жилийн турш өөрийгөө сайжруулахын боломжийг бүрдүүлж өгсөн юм сайхан сургалт байгаа. За тэгээ манай сургалтанд бол өөрийгөө үнэлэх өөрийгөө хэдэр үнэлж байгаа. Хүн ер нь өөрийгөө хэдэр үнэлдэг юм бэ? Тийм үстэй. Хүнийг ер нь хэдэр үнэлдэг юм. Тэгэхээр энэ 2,200,000 төгрөг гэрсэн үнэлгээ бол үн цэн юм аа. Одоо та нар ингээд манайхан ингэж ярьдаг байхгүй. Би одоо энэ сургалтыг авснараа бүр хичнээн сая төгрөгийг өөртөө хөрөнгө оруулж цаашаа хичнээн зүйлийг бүтээх энэ зүйлийг би олж авч чадж байгаа юм бэ гэж үнэхээр гайхан биширдэг байхгүй юу. Тэгэхээр манай сургалт бол өөрийгөө хайрладаг одоо нийгмээ боддог ийм сайхан эерэг энерги түгээх ийм зорилготой хүмүүст бол хамгийн гоё одоо боломжтой одоо сургалт өөрчлөлтийн жинхэнэ аяллаа өөртөөгөө хийх жинхэнэ аяллаа гол түлхүүр нь байна шүү. Тийм. За тэгээ манай сургалтанд хүрэлцэн ирээд
өөрсдөө гарсан үр дүнгээ хуваалцсан хоёр сайхан гэрэл асаагчдаа маш их баярлалаа. Баярлалаа. Багштай баярлалаа. За баярлалаа. Баяртай. За баяр та. За баярлалаа. Баяртай. Баяртай.